Монгол улс жилд 430 мянган тонн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал буюу 307 үйлдвэр цех, 82 сүү хүлээн авах хөрөгдөлтөй төв байдгаас 36 үйлдвэр цех нь тогтмол 250 удирдлагын чанартай үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх үйлдвэр цехүүд суйрлагдсан хүчин чадлынхаа ердөө 32%-ийг ашигладаг бөгөөд 2023 онд 126.8 сая литр сүүн бүтээгдэхүүн боловсруулжээ. Манай улс шингэн сүгэ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг бол сүүн бүтээгдэхүүний 49%-ийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Гайлын ерөнхий газрын мэдээгээр 2023 онд Монгол улс 4992 тонн хуурай сүү, 76.1 тонн шингэн сүү импортлжээ. 70 сая малтайж бид жил бүр энэ хэмжээний хуурай сүүг 19 сая ам доллараар буюу 65 тэрбум төгрөгөөр худалдан авч байна. Монгол улсын 70-80 сая малтай гэж тоолдог боловч дотоодынхоо сүүний хэрэгцээний 46%-ийг нь гаднаас авна гэдэг бол эмгэлтэй. Манай сүүний салбарт бол үнэхээр тийм хөвсгөл бол болж байна. Өөрсдөө хуурах биш нэг нэгс байгаль хэлдэг амьд юм чинь байгаль хэлтэй байх нэг чухал юм байна. Өөрөөсдөө хуураад явах гэдэг үгнээс. Монгол улсын эрх чанар хаажсан хүнсний хувьд үндэсний хөдөлгөөний хүрээнд газар тариалангийн салбар, мал аж ахуйн салбар, хүнс үйлдвэрлэлийн салбар кластераар ингээд хөгжөөд явж байгаа тодорхой хэмжээний үр дүнгууд гарсаар байна. Энэ амар том дэмждэг байсан. Хүнсний хувьсууд гарч ирэнгүүт яг бодитоор дэмжлэг болж байгаа нь бол яг миний хувьд бол сүүний урамшууллын мөнгө гэж бол харж байгаа. 6% зээл авч ингэж чадчих. Торог хэмжээд ороод нөөтийн дотор нойлчих. Өхөр оруулж ирэх нөөтг оруулаад ирчих. Хүнсний хувьсгал гэдэг энэ хүрээнд бас хийж байгаа томоохон ажлуудын нэг бол ялж байгаа юм уу? хөдөө аж ахуйн салбарын экспортын орлого одоо өнгөрсөн жилийн үзүүлэлтээр харах юм бол ноолуурын орлого 450 орчим сая доллар, махных 140 орчим сая доллар болж өссөн харагдаж байгаа. 100 сая литр шингэн сүү хэрэгтэй байна. Энэ өвлийн улиралт гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт бол зах зээл бол хангалттай байна. Энийг хангахын тулд энэ кластерчсан одоо яг энэ зохион байгуулалт бол маш шүр өгөөжтэй гэж харж байна. Бараг бидний бизнес шахаа юм байгаа даа байхгүй. Бид нэр өөрсдөө өхрөөдөө арчдах арга хэмжээг авах хэрэгтэй сайн. Тэгвэл Монгол улс сүүн бүтээгдэхүүний зах зээлээ дотоодоос бүрэн хангаж гадагш гарах валютын урсгалыг зогсоохын тулд өндөр ашиг шимтэй фермерийн аж ахуйг хөгжүүлэх нь цор ганц гарц юм. Сүүний кластерын фермийн төслийг Нүүдэлчин агро ферм компани 2018 оноос эхлүүлж Төв аймгийн 3 суманд амжилттай хэрэгжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Баян дэлгэр, Аргалант, Баян хангаа зэрэг 3 суманд төсөл хэрэгжиж нийт 1 миллиард үйлдвэрийн 1007 сайлын үнэтэй сүүний кластер зохицолбор фермүүд байгуулагдсан байна. Анхны өрхийн фермийн аж ахуйг хөгжүүлэхээр ингээд үс санаачлагаар залуучуудын өслөөр одоо бий болсон. 3 дахь төсөл буюу 30 дахь айлгыгаа бол одоо бид нар ингээд өрхийн фермийн одоо аж ахуй эрхлэлтэнд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байна. Бид нар чи ингээд ямар ч малын мэрэгчлгүй хүмүүс байжгаад энэ чи ингээд хурж ирээд ингээд ирэнгүүт чинь эднийхээс ингээд заавар зөвлөгөө одоо малаа яадаг чи иж тижээл тэгэл өхрийн мал хэлтүүлэг. Ерөнхийдөө яг ингээд нэг жоохон чиглэл өгөө явчихдаг. Тэгээ бид нар өөрсдөө яг бас нэг мэдээж хичээж л ажиллаж байгаа. Хөдөө аж ахуйн салбарт бол яг ингэж л хөгжвөөс өөр бараг сонголт байхгүй байгаа байхгүй. Ягаад тэгэхээр ингээд 10 гаруй жил явхад яг манай кластер шиг кластер бол одоохондоо бол Монголд хийгдэггүй байна. Нэг өөрөө кластер ферм учраас апота гэрээтэй машин ирээд өөрсдөө аваа авчдаг. Энэ ямар гоё нөхгүй. Бүх юм нь бид бараг бидний бизнес шахаа юм байгаа даа байхгүй. Бид нэр өөрсдөө өхрөөдөө арчдах арга хэмжээг авах хэрэгтэй сайн. Гэр бүлээрээ тэгээд фермтэйгээ тэгээд худаг ус цахилгаан за ингээд ногоон байгууламж бүхий л орчныг болоод ингээд нэг дор зохицоор нь шийдсэн. За энэ фермүүд бол түүхий бүтээгдэхүүнээ борлуулах одоо нэгдсэн одоо сүлжээтэй хичээлээ хамтраа шийдчихэж чинь сургалтаа авч чинь тэгэхээр бол
маш олон давуу талуудыг нэгтгэсэн зардлыг одоо хамгийн бага түвшинд байлгаад л ашгийг одоо өндөр түвшинд авч явах гэсэн ийм оролдлого л гэж ойлгож байгаа нэг өөр онцлог байна. Уг төсөлд 30 өрөөх хамрагдсан бөгөөд нэг өрхийн бэрм 20-40 миллиард үйлдвэрийн сайлын үнэтэй. Тэд сүүний үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж жилийн 4 үлрэл шингэн сүүг шинээр нь нийлүүлдэг байна. Одоогийн байдлаар тэд дотоодын сүүний үйлдвэрүүдэд нийт 9 сая литр сүү борлуулжээ. Сүүний танк байгаа тэгээд халаалтын системтэй ингээд литр сүү авсан. Тэр өдөрт 1 сая 9 литр авч байгаа донцоор. Өдөрт 18 литр сүү. 18. Сайн энэ бол 23 4 болж байгаа. Тэжээлийг яа дийтэй. Тэгэхээр энэ дөрвөн гадар өөрөөсөө эрдэнэ шиш тарьсан тариад энэ чинь дар шодгоод бидтэй тавцсан байгаа энэ хажууд тавьж. Ногоон тэжээлээ гудалж авч байгаа үдсэн юм уу? Тэжээл тэгээд илүү байна уу? Тэжээлийн үн ямар байна? Тэжээлийн үн бас яг харьцангуй боломжтой. Хайр хотод амьдарч байгаа тэгээ өдөө гарч ирсэн юм те. Хоёроо хастай жагаад гарчсан. Би ч болохоор барилгын төсөвч. За. Хотод боломжийн ажилтай, цалинтай боломжийн сайхан биш. Гэхдээ яг ерөнхийдөө энэ хөдөө аж ахуйн үр хөвгтдээ өвлөж үлдээ хийн те илүү том юм хийгээ тэгэл зорж байгаа. Амьдрал гэдэг хүмүүний эцтөксгөлгүй жаргал зовлоо. Нэг хүндрэл бэрхшээл гэдэг нь дандаа энэ чинь нэг аж ахуйн ажил болохоор хувь хүнээс бүх юм хамааралтай. Гол нь ерөнхийдөө нэг сайн гайг байгаа юм нь бол сүүний урамшууллын мөнгө бол одоо яг ингээд цэвэр ашиг болж орж ирж байгаа биднэрт яг өнөөгийн нөхцөлд айгүй сайн дэмжлэг болж байгаа л гэж хэлсэн. Одоо 18 хүртэл байгаа. Өрхийн орлого бол сүүгээр бол 30 сая орчим төгрөг бол олдог. Одоо одоо сайн үсээ ажил үйлс нь олон сайхан өдрөг байх болтгоо гэж байна. За бас хэлж байгаа одоо төшүүлж байгаа үндэсний хувьсгал гэсэн одоо энэ том үндэсний хөдөлгөөнийг сайхан дэмжиж ажиллаж байгаа одоо чин сэтгэлээсээ баярлж байна. Хамгийн агууд сайн зүйл одоо болохын юм бол хоол үндэстэй байх хэрэгтэй биш. Төв аймгийн Баян хангаа сумын сүүний кадастр фермийн эзэн Оргилынх фермерийн аж ахуй эрхлээд 5 сар болж байна. Тэднийх сүүний чиглэлийн миллиард үйлдвэрийн 18 үнэтэй бөгөөд нэг үнэнээс өдөрт дунджаар 18-аас 25 литр сүү сааж сүүний үйлдвэрүүдэд нийлүүлж байна. 9 литр төгч нэг сайланда өдөрт нэг 18 литр. Эднэр ч манай эднэр ч дөнгөж гончнууд учраас эхний жилд бол тийм байгаа. Одоо манайх энэ хойдолтой энэ дөрвөн гадаа гэхэд энэ 100 эрдэнэ шиш тариа тэрийг хураагаад нөхөн сая даршлаад юм манайх одоо жилүүл өөрсдөө даршаа хийгээд өгч байгаа гэсэн. Одоо тэгээд ажилтнуудын явуулахад хүндрэл бэрхшээлтэй юм асуудал байх юм. Манайд бол одоо хүндрэл бэрхшээлтэй тийм асуудал бол хун гайгүй. Биднэрт бол дутаж чигчих юм уу ах уу? Бидний бол байсан. Одоо үгүй болсон. Учир нь аавын зээл авч юм гэж чадчих. Тоног төхөөрөмжөд ороод нөхдийн дотор нойлж чи. Өхөр оруулж ирэх нөхдөг оруулаад ирчих. Авцраад одоо үйлдвэр туш ачлаа. Урамшуулаа авчиж. Тэжээл бол бид нар хангалттай. Бидний гаднаас авдаг тэр олон тэргүүн дөрөвний сүүг орлоод тэгээ эцсийн хожих нь орлоо хийж байгаа. Бидний зүгээс одоо яг энэ эрчимцэн мал аж ахуйн кластерын аж ахуйнуудад дэмжсэн бас хөнгөлөлттэй зээлүүдийг нэлээд сайн гаргах хэрэгтэй байна. Тэгэхээр одоо шинэ хоршоо хүнсний хувьсгалаар олгож байгаа зээлүүдийг илүү хооронд нь уялдуулах шаардлагатай. Яг энэ одоо эрчимцэн мал аж ахуйд руу чиглэсэн бас зээлүүдийг нэлээд дэмжиж өгвөл маш хурдан одоо бусад төсөвдөд хөгжих боломжтой юм гэж харж байна. Хүнсний хувьслын хүрээнд аль фермер гах үетэй утгатай зээл авсан байгаа. За үүнээс гадна Монгол Улсын засгийн газраас хүүхдийн сүүх хөтөлбөр бас хэрэгжиж байгаа. Ингээд дээр нь хүнсний хувьслын хүрээнд төрөөс одоо 24 шийдвэр гарсан байгаа. Дээр нь тоног төхөөрөмжийн гайдан давтраас 100 хөнгөлж байгаа, чөлөөж байгаа гэх мэт маш олон хөнгөлөлт чөлөөлөлт дэмжлэгүүд хүнсний хувьслын хүрээнд одоо явагдаж байгаамаа.
хөдөөгийн малчин өрхөөдийн өрхийн орлогын хэмжээ бас нэлээдгүй агсан. Сүүлийн 2 жилд жишээ нь жилд 19% бодит орлого өссөн үр дүн харагдаж ирсэн. Энэ бол энэ хөтөлбөрүүдийг бас орон нутагт бас амжилттай үр дүн гарч байгаа нэг илэрлэж харж байгаа. Сүүний урамшууллын хэмжээг бол одоо литр тутамд нь 500 төгрөг байсныг 1000 төгрөг болгож одоо урамшууллын хэмжээг нэмэгдүүлсэн. Ингэснээр одоо шингэн сүүний нийлүүлэлт бол маш сайн нэмэгдэж байгаа. Энд бол 10 одоо ферм 10 айл гэсэн үндсэндээ сүүний аж ахуй эрхлээд одоо кластер үйлдвэр гэсэн. Ер нь цаашдаа бол бид бүхэн энэ үйлдвэрүүдийг олноор бий болгоход анхаарал хандуулж Батсанбүр цээл сум дээр бас 2 жижиг одоо үйлдвэрийг барихаар төлөвлөж байна. Хүн амаасаа 20 дахин их малтай Монгол улс сүүний хэрэглээгээр дэлхийд сүүлээсээ 20-т орж байна. Тэгвэл хүүхдийн сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг жишг болох үеиз зогц ферм хөгжүүлэхийг зорж буй Харамаа Бүжи сүүний фермд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх ажиллалаа. Зон 80 оног төгрүүдээс хийгээд хамгийн их сул байна. Тэгээд 180 төгрүүдийг 2 оног. Тэгээд доторх градус нь ер нь бол нэг 12 градус болж байгаа. Үхрийн хамгийн тааламжтай стрессгүй байх градус нь 12 градус гэж үзээд 12 градус төгрүүдээр байгаа. 8 үхрээр ингээд ороод өөртөө ингээд ороод зогсож байна. Тэгвэл энэ болохоор цэвэр одоо албан мэдхээр Европын Израильчүүдийн одоо эмнэлгээд монопол гэсэн компани хоног хөрөмж байгаа. Тэгээд юу гэнэ бидингийн угаагаад бидингийн ингээд таамаг цаашгаас хүний гар орохгүй агаар зурууд орохгүй бүх юм хоолоогоор яваад бүтээгдэхүүн гаргаж байгаа. Манай фермийн онцлог юу гэхээр газар тарилангаас ахуулаад фермээсээ бүтээгдэхүүн болгож гаргаж байгаа гэсэн. Францад дахин цэвэрлэх юу оруулж ирсэн. Үйлдвэр. Тэгээ саар биш болгоо. Тэгээ датаг бас авч байгаа гэсэн. Тэгээд дараагийн яг фермээ биднээс дэлхийн стандартаа байгаль орчиндөө нээлттэй байна гэсэн үүднээс нь датагаа авангуудаа за дараагийн фермүүдээ бүгд цэвэрлэх байгууламжтай байя. Өвдөд очоод шүдэн өвдөд өнлөгдөр очдог биш тэрнээс өмнө ясны сэргэлжлээс өмнө сүүсэн бүтээнээс бид сайн хэрэглэж явах юм бол хоснууд нь багтаж ирж байна. Хүүхдүүд их цайрч ирж байна. Гэх мэт нь өөрчлөлт гарч байна. Тус фермэн нэг үнэнээс өдөрт 35-аас 40 литр сүү саах боломжтой. Францын сүүний чиглэлийн 150 орчим Монбилард үйлдвэрийн үнэтэй. Өдөрт дунджаар 1 тонн сүү сааж, сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, бүрэн автомат саалтуур сүүг вакуум орчинд агаарт уралд оруулалгүй боловсруулж, түүхий сүүний амт чанар, шимт байдлыг алдагдуулахгүйгээр температурын аргаар ариутгадаг. Үүнийг фастрын арга гэнэ. Ингэж боловсруулсан сүүг Шинэ Монгол Харамаа Бүжи сургуулийн 1800 сурагчдад нийлүүлэхээс гадна томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна. Хүрээ маань ерөнхий мэдээллүүд нь энэ дээр байж байгаа. Энэ төхөөрөмж маань өөрөө юм Израилийн тоног төхөөрөмж. Жилийн маш сайн суулж өгдөг. Тэгээ нөө өөрийн автомат зогсолттой гэсэн. Ер нь бол ямар ч агааргүй явсаар байгаа л энд савлагдаж орж ирж байгаа. 65-аас 72 градуст халаагаад буцаагаад нэг 4-5 градус руу ингээд буцаага буулгачих жоохгүй. Тэр л өрөөсөл нөгөө Японд бол яг амьд сүү гэж яриад байгаа. Энэ бол тэр яг нөгөө ашигтай бактери нь үлдээл ашиггүй бактери нь гээд дуустаа. Одоо монголчууд бол дээр үед сүү дөнгөж хөөрүүлээл дүүйлгээл гараад буцлагдаг. Тэрнтэй л ер нь ойролцоол. Манай Харамаа Milk Farm маань 2023 оны 4 сард анхын суурь тавьж эхэлсэн. Ерөнхийлөгч маань тэр оны 3 сард хөнсний хувьсгал гэж анх зарлаж одоо орон даяарын прожект маань эхэлсэн. Яг тэрэндээ бас одоо үнэхээр бас сайхан бэлэгдлэр таарч тэр хөнсний хувьсгалд хамрагдаж би яваад бас баяртай байна. Тэгээ хамгийн чухал зүйл бол энэ одоо хөнсний хувьсгал хөтөлбөр маань энд хамрагдсан одоо янз янзын энэ одоо прожектууд маань бүгд л амжилттай болох нь одоо эднээс их орондоо одоо хариулах одоо ач учираас дачин хариулахад бол хичээж ажиллах гэж бодож байна да. Манайх бол одоо эхний ээлжинд бол яг одоо фермийн
стандартыг одоо дэлхийн жишг стандартыг л Монголд эхлээд суулгая гэсэн зорилготой байгаа. Цаашдаа бол одоо бид нар фермээ бол ер нь өргөжүүлж цаашдаа олон фермүүдийг одоо барина гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа. Харама Пүүжи сүүний фермийн сүүг Шинэ Монгол Харама Пүүжи ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өдөр бүр 200 грамаар уудаг. Тус сургуульд сүүг хөтөлбөр 2 дахь хичээлийн жилдээ хэрэгжиж байна. Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол хүүхдүүдийн өдөрт авах кальцийн хэмжээ нь 2-оос 3 дахин бага, Д витамины дутагдaltaй, ясны сэргэгжилт, шүдний өвчлөл өндөр гарчээ. Тэгвэл сүү хөтөлбөрийг цэцэрлэг сургууль хэрэгжүүлэх нь хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зэрэг олон ач холбогдолтой. 2000 сурагчтай сургууль байх юм бол одоогийн байдлаар 3 сургуулийг бол бүрэн хангах хүчин чадалтай байгаа. Ер нь манай улсын тоогоор бол 60 мянган хүүхдийг хамрагдуулна гэж бодоход манайх шиг ийм сүүний ферм бол ахаад 90 гаруй ширхэг хэрэгтэй байгаад байгаа. Сурагч хүүхдүүдэд л одоо эрүүл аюулгүй органик сүүг, сүүн бүтээгдэхүүний хүргэе гэсэн зорилготой байгуулагдсан. Дараа жилээс сүү хөтөлбөр гэдэг зүйл маань батлагдсан байгаа. Үүгээр дамжуулсан Монголын хүүхдүүд маань бүгд машин шин ариун сүүг одоо хүртэж эрүүл Монгол иргэн олон төрөг болтгоо гэж бодож байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 22 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гайлын албан татвараас чөлөөлжээ. Мөн хүнсний боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлтөө зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгож байна. Сүүний урамшууллыг зөвхөн үнэний сүүнд олгож байсан бол бүх төрлийн сүүнд литр тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгож байна. Энэ 3 төслийн хувьд бол маш том боломж аахгүй юу? Бид нар хүнсний хувьсгалд ороод 6% үедээ зээл аваад тийм бага үетэйгээр манай энэ кластрын зээл нь энэ фирм өвөртэй болж гэнэ гэсэн үг шүү дээ. А өмнөхөд төслүүд маань болохоор яг хаан банкны жилийн 10-15% үедээ зээл хамрагдчихсэн. 5 жилийн хугацаанд 6% хүнд тодорхой одоо хэмжээгээр хамруулж чадсан. Энэ хүнсний хувьсгал хөтөлбөрөөр бид нар шиг одоо ферм байгуулж байгаа анх одоо ферм байгуулж хийж байгаа хүмүүст бол маш их дэмжлэг болж байгаа. Манайх ч одоо хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд бол хөнгөлөлтөө зээлүүд хамрагдаж ажлуудаа ингээд хийгээ явж байгаа. За бид нар энэ одоо тэжээл дундын бааз том тэжээлийн үйлдвэр ус бид нар байгуулж байна. За энэ бүхэн бол одоо импортын болон айлын дотроос чөлөөлөгдсөн явж байна. Ер нь сайлын фермийн аж ахуй хамгийн өндөр гардаг тэжээлийн зардлал бууруулж тэжээлийн хангалттай бэлдсэн байхад энэ аж ахуй цаашаагаа бол одоо хөгжөөд хөгжлийнхөө хэрээр бол эдийн засагт төв нэмрээ оруулаад хүн амын эрүүл мэндийг хамгаалах энэ одоо ариун үйлсэд бол манай энэ фермрүүдийн оруулж байгаа хувь нэмэр бол өдрөөс өдөрт бол өрсөн нэмэгдэж маш одоо ач холбогдлыг одоо өгч байна л гэж ингэж ойлгож байна. Төр бодлогоор сүүний салбарыг дэмжиж, төрийн тэргүүний санаачилгаар улс орон даяар хэрэгжиж буй хүнсний хувьсгалын үр дүнд 2020 онд 6.8 сая литр байсан шингэн сүүний нийлүүлэлт жил дараалан өсөж 2024 онд 29.1 сая литр болж сэрүүний удирдлагын шингэн сүүний нийлүүлэлт 3 дахин нэмэгджээ. Харин цаашид эрчимдсэн фермерийн аж ахуйг хөгжүүлж, сүү цогдуулах, өндөр ашиг шимтээ малын үйлдвэр ухсааг сайжруулах, импортыг орлох бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэх нь чухал байна.